яг барилгын салбарын барилгын салбар дотор мэрэгжилтнүүдийн хувьд бол ийм байгаа. За яг өнөөдрийн барилгын салбарын одоо хүний нөөцийн хувьд бас хангалттай байж чадахгүй байгаа шалтгааныг ер нь юутай холбож харуулах хамгийн оновчтой, хамгийн зөв одоо байж байх болоо гэж бодож байна. Баяр сайхан захирлаас асууя. Барилгын үндэсний асцаас өөрөө нэг 140-50 ийм компаниг нэгтгсэн. За ер нь бас тоо хэмжээгээр нь аваад үзэх юм бол Монгол улсад хийж байгаа бүтээн байгуулалтын нэг 70 орчим хувийг манай гишүүн компаниуд хийдэг ийм юу байгаа, асацаац байгаа. Тэгээд энэ номын NCD group ахлаад бидний нэг юм богинохон судалгаа хийсэн. Ер нь өнөөдөр барилгын салбар дээр байгаа яг өнөөдрийн 24 оны эрэлт бол энэ судалгаагаар нэг 20 орчим мянган мэрэгжилтэй болон туслах ажилтнуудын ажлын байрны хэрэгцээ байна гэдэг. За өнөөдрийн хувьд манай энэ эдийн засгийнхаа эргэлтийг зогсоохгүй байх үүрэгтэй бид бүх салбар дээр тэхийн тулд өнөөдрийн яг ойрын зорилт бол бид гадаадаас ажиллах хүч авахгүйгээр энэ олон бүтээн байгуулалтуудыг энэ олон салбаруудын эдийн засгийг хөдөлгөх болцоогүй нүүр тулцсан цаг үед бид энэ ярилцлагыг хийж байна л да. Тэгэхээр өнөөдөр гадаадын ажиллах хүч авах, гадаадаас ажиллах хүч авах татвар гэж байгаа. Нэгдүгээр квот гэж тогтоосон байгаа. Энэ квотны тоо бол барилгын салбар дээр 7000 гэж гарсан байна. За тэгээд өнөөдөр нь барилгын салбар дээр нь 20 орчим мянга хэрэгтэй гэхээр дахиад 13,000 одоо зөвшөөрлийг засгийн газар өгөх хэрэгтэй болж байгаа. За тэгээд зөвшөөрөл өгөөд асуудал шийдэгдэхгүй. Нэг ажилтны одоо гадаад ажиллах хүчний ажлын байрны татвар гэж байгаа. Одоо Монголд тусгай татвар байгаа байхгүй юу? Энэ маань хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2 дахин ихсгсэнтэй юу? 1,320 мянган төгрөгийн татвар төлнө. Нэг гаднах хүн аваад. Тэгээд дээрэс нь нийгмийн даатгал, хүн амын аргалгын албан татвар, визний хураамж, за энд байж байгаа байрны зардал энэ төр орох төр нэг гадаадын ажиллах ажилтныг авахд 4 сая 300 мянган төгрөгийн зардал гарч байгаа гэж бидний тооцоогоор гаргасан байгаа. За тэгээд үүн дээр нь нөгөө хүний цалинг нэмэхээр нэг гадаадын ажиллах хүч маань нэг 7 сая орчим мянган төгрөгийн зардал гаргаад ажиллах учраас тэр квот байлаач гэсэн бид авах үндсэн тайван хаалттай болсон байна. Тэгэхээр энийгээ бол хөдөлмөрийн яам одоо эргэж харж за энэ одоо сонгуулийн өмнө одоо энэ улирлын чанартай одоо барилгын салбар маань явж байгаа энэ үед энэ бүтээн байгуулалтыг хөдөлгөе, эдийн засгийнхаа эргэлтийг эрчимжүүлэх гэвэл энэ шийдвэрийг хурдтай гаргах хэрэгтэй.